сайн байцгаана уу? 30 өдөрт 10 саяын челленж маань 7 дахь өдрийн хүү эхэлсэн байна. Юуны түрүү надад сэтгэлийн урам зориг эрч хүч хайрлаж донешн ирсэн байна. Ямар ч тач бичлэгийг үзэж байгаа шүү. Амжилт гэсэн байна. Тэгээд 15,000 төгрөг шилжүүлсэн байна. Танд маш их баярлалаа. Мэдээж та бүхний маань ирүүлж байгаа донешн надад цаашдаа бичлэгээ хийх улам том эрч хүч урам зориг өгж байгаа шүү. Өнөөдөр би өглөө босоод таксинд явсан. Ерөнхийдөө л ойр таксиндаа явсангүй. Тэгээд жоохон таксинд явлаа. Let's go. Хатуурын хаан тулс тавтай ойлцгоо. Бас мэдээж нэг найзынхаа хүргэлтийг хийж өгсөн байгаа. За яг одоо нэг захын хунанд гүпер тавих ажил ногдсон. Дад дайвраа өгчлөө. Энэний орлого маань болохоор 20к. За зам дагуу байсан болохоор тэгээд баримтуул зах дээр ажиллуулах ямар ч хамаагүй ажил. Ямар ч хамаагүй ажил шүү. Хийлгэх хүсэлтэй хүн байвал бас бичээрэй. Өнөөдөр маш гоё дулаахан өдөр байгаа болохоор хайртай хүүгээ дагуулад дүүнэртэйгээ хамт ах эгчтэйгээ хамт энэ голын ирэг дээр ирсэн байна. Зам бидэнд олдохгүй ч гэж магадгүй олдсон дээр нь бид нар ингээд яг энэ агаар салхинд хүүхдүүдээ гаргаад ингээд гоё явж байна. Ажлынхаа хажуугаар бас хүн ажил хийж иж болно. Гэр бүл хайртай хүмүүстэй бас цаг зав зарцуулж явах ёстой. Үргэлжлүүлээд та бүхэндээ бас сонирхолтой нэгэн ажлыг танилцуулна. Энэ бичлэгэндээ бас нэг уриалгыг бас хүргэх гээд голын ирэг дээр альсвал агаар салхинд гарахтаа энэ байгаль дэлхийдээ жоохон гамтай хандмаар байна. Хайртай баймаар байна. Суурилсан газартаа тэгэл баахан хогоо үлдээгээл энэ тэнд ингээл муухай болгоол ингээл нэг тийм замбраагүй болгоол эргээд бид нар ингээ ирнэ. Араас нь ирж байгаа хүмүүстэй жоохон тийм хүндлэлтэй хандмаар байна. Хогоо аваад эн чиний үлдээх биш аваад явжээ. Эн чин та бидний өмч шүү дээ. Эн чин та бидний хайрлаж хамгаалж байх ёстой газар их нутагч нь бол ерөнхийдөө бол та нарын гэр оронч л гэсэн үг шүү дээ. Гэр орондоо тийм замбраагүй байдаггүй үстэй. Тэрнтэй адил мод тариад өгч гэж гуугаагүй байгаль орчноо эвдэц сүтгэхгүй баймаар байна л гэж бас уриалмаар байгаа шүү давхар. За үргэлжлүүлээд ажлын байран дээр ирсэн байна. Цаг нартаа уралдаад амралтаас бас ажил руугаа гэл маш хурдан яаралтай ажлуудаа амжуулсаар явж байна. Тэгээд яг одоо та бүхэндээ маш сонирхолтой нэг юм зүйлийг танилцуулах гэж байна. Тэгээд бүгдээрээ юу ягаарай. Бичлэгтэй минь хамт байгаарай. Лайк, шеэрээс харамгүй хийгээд байгаарай. Тэгээд юу танилцуулах гэж байна вэ гэхээр нь шүү дээ. Бисээ голын эргээс ирсэн шүү дээ. Голын ирэг дээр одоо ингээл хажууд нэг сайхан голын ирэг дээр сайхан нарлаад хэвтчихээ гэхээр ингээд талаас өвс нь хатгаал том чулуунууд нь ухаал тиймэрхүү юм болоод байгаа байхгүй. За энаараа аялал зугаалганд явхад ачаа тэр ер нь бол айгүй тийм төвөг болдгоо шүү дээ. Тэгэхээр ер нь аль болох авсаархан зүйлс та бүхэндээ танилцуулах нь гол чухал гэж бодоод яг одоо би та нарт дэлгэж харуулъя. Аялал зугаалганд аваа явцдаг ор хийлдэг гуц байна та бүхэн янаараа. Энэ нь гэхдээ маш онцлогтой. Яг одоо би та нарт бүр яг дэлгээд яаж хийлээд тэг ямар хөө болохыг та нарт танилцуулъя. Надад ер нь айгүй гоё сонирхолтой ажлууд ер нь бол орж ирж байна шүү. Яг өөрийнх нь бүр ноцоос нь байд юм байна. Амар хүчтэй юм шүү дээ тий. За эндээс гаднаас агаараа аваад шууд ингэж хийчих юм. Энэ тэгээд хоёр байгаа манайхаа. Нэг гуц биш хоёрын хоёр гуц байгаа байхгүй юу манайхаа. За яг дөнгөж хийлээд эхэлсэн. Яг одоо хугацаа харсан байна. Дөнгөжсөө эхлүүлсэн байна. Яг одоо энэ артлын гуц маань хийлэгдэж байгаа хооронд бас зүгээр ахгүй ажиллаа хийнэ манайхаа. Жижигхэн авсаархан бараг чамдам шиг юм байна. Ингээ эвхгээд хийгээ явцдаг. Машиныхаа багажинд хөглөрсөн юмнуудаа ингээ хийгээд. Энэ доороо ийм таславчтай юм байна манайхаа. Би бас ийм бараг чамдамны оронд ч хэрэглэх юм шүү энэ. Мэдээж галт тогооны юм маш чухал шүү дээ. Энэ ширээ болцдог гамбан зам байна. Ширээтэйгээ. Шууд дээш нь өндөрлөөл. Ингээл бүр ингээл хүнсний хайрцаг болчтой юм байна. Тэр нь юм уу хийчин. Доор нь ингээд хүнснийхаа юмнуудыг хийчин. Энэ бас дотроо юм хүнсний ууттай байд юм байна. За энэ ардлынх маань бүр дүүрээд эхэллээ шүү. За энэ дотроо ингээ юмнуудаа хийчин. Ийм гамбан зэдгийм шиг манайхаа гал тайлбарлахгүй ардаад ерөөсөө хийлэгдээд дууслаа. За дараач. Янзы. 2 минут 55. Ер нь 3 минутанд бол доорхноо ингээ хийлэгдчихтэй байх шүү манайх. За ердөө амар энаараа. Хийлэгч нь өөрөө автоматар зогсчтой юм дүүрэл. Зам авны ч бараг шаардлагагүй. Ороо зүгээр зай болгоод зүгээр гол молд хөвөөл явчихна. Энэ үнэхээр
Гайхалтай. За энэ хоорондын хэмжээг нь бас тохируулж ингээд бүр тултал нь ингээд ойртуулаад наацсан юм шиг ойрхон болгож болд юм биш үү манайхаа. Би хөөбө. Йоо гайхалтай. За. Ердөө амар. Гоё юм тухтай юм тайлбарлаж байгаа чинь гоё тухтай. Амранга тайлбарлана таадтай. Твин Air Bed гээд газрын брендинг Солонгос гудас тэгээд Швейцар руу бас экспортлдог ийм яг оригинал гудас байгаа шүү манайхаа. Тэгээд өнөөдөр ингээд авч яваад дахиад голын хэрэг ордог ч юм билээ гэж бодоод байж байна. Өгтөдөө. Гудсан дээр өсөрч үзэх үү? Ийм гудастай олмоор юм уу? Харахгүй шүү дээ. Энэ чинь амар чанартай байхгүй юу? Сая хэд хоног 100 болоогүй уйтгартай байсан уу? Өнөөдөр гоё дулаах өдөр юм те? Ингээ хөвтчээмээр өдөр юм те? Тийм ээ нөө. За ямар ч тач өнөөдрийн танилцуулж байгаа энэ гудас маш гоё гудас байна нэр. Энэ юу вэ? Хөлн ширээний хөлн юм те? Ширээ юм биш. За энийг яг угсраад үзцгээе бүгдээрээ. Яг энийг угсарч үзнэ. Солиот. Гоё. За. Энд чи өстэй янз юм шүү дээ. Манайхаа. Яг энэ брэндээс нь хаагаад үзвэл яг л ийм яг тэндээс нь оруулж ирдэг юм байна. Аялал цугуулганд эхэлтгүү гэртеж бараг тавьчихад айгүй гоё тийм. Ингээд ийм хоёр юм. Эцэг хийх юм шүү дээ. Ингээд ширээ. Хэрвээ та бүхэн миний саяын харуулсан зүйлсийг захиалахыг хүсч ивэл яг одоо энэ харагдаж байгаа дугаарлуун залгаад худалдан аваарай. Үнгүү хүргээд өгнө. Одоо ер нь бол зуны сар 6 гэдэг байсан чинь 3 сар л байдаг шүү дээ яг үнэглээ. Тэрний 2 сарын хаашаа ч юм алга болчлоо. Тэгээд одоо бидэнд ганцхан сар үлдсэн байна. Тэр сартаа амжуулаад бүгдээрээ аяныхаа ямиг бэлдээд дум хомгүй гарцгаая. Наач бүүэн дум биш цэрүүлэг юм шиг сонсогдлоо. Давхарлж тавиал хоёр талаас нь чагтлаад одоо нэг майхан гац цоогоо чангалдаг шүү дээ. Тэр шиг ингээд сайхан ингээд чангалаад янз нөгөө талд нь бас чангалаад ерөөсөө унан гэсэн айдас үнэхээр байхгүй. Давхарлаад ерөөсөө бүр яг гэртвэдэг яг оршиг л болчлоо бүр ингээ өндөр мөндөрнө бүр яг таарц те. Гэртээ сайхан буудант дээр ингээ хөвчдөг даа нэг сайхан телевизэр үзэл ер нь бол оргүй айл төрөл ер нь бол энийг аваад гэртээ ор олгоо тавьчихад бол асуудалгүй юм байна ер нь. Янз. Абайна. Ер нь бол энэ амар хүнд жинтэй үйлстэй юм байна. Чи ингэж хөлбөрч ингэж унчих гэдэг юм байхгүй шүү дээ. Энэ бүр янз. Ер нь бол ингээд хоёулангийн салгаад л 6 хүн. Тэгэл нийлүүлэл 3 хүн. Ингээл өндрөөс ингээл сайх. Ердөө ийм л гоё юм байна да. Түгжээг нь хажуу талаар нь ингэж оруулж ирээл. Ингээл өвдөгний хэмжээтэй ингээл ер нь өвдөгнөөс дэш ингээ гараад ирчлээ шүү. За ингээд сайхан 5 гар суугаа өдөр өнө манайхаа. Зүгээр хүрээлэн дээр одоо жишээ нь энийг ингээд сая би бичлэг хийсэн бол ингээ хүмүүс ингээд өөрсдөө ирээд сонирхож байна. Айгуу гоё жижигхэн байгаа зү. Энэ дуутанда багт чинь. Яг нуутанд багт чинь. Тий авч явахд авсархан тий. Тий. Ажил чинь амжилт нь авч жаргал. За. Юу сонсон 9 хүртэл битж байгаа. За баярлаа. Ерөөл Батар шгэ. Энэ бичлэг их гоё боллоо. Ахын сайхан ерөөлөөр ингээд яг бичлэг хийжсэн чинь ингээд ирээд сонирхоод өөрийнхөө сэтгэлдлийг хэлээд маш сайхан таалаад явлаа. За. Тэгээд иймэрхүү сайхан ажил хийлээ манайхаа. За өнөөдрийн ажил энэ хүрээд өндөрлөлөө. Та бүхэн энэ хүртэл үзсэнд баярлалаа. Өнөөдрийн орлогоо бүгдээрээ тооцъё. Таксинд яваад 50,000 төгрөг болсон. UB Cab-аас 25,000 төгрөг, бэлэн тусдаа яваад 25,000 төгрөг ингээд 50,000 төгрөг болсон. Дээрээс нь найзынхаа дайврыг хүргэж өгөөд 20,000 төгрөг авсан. Ингээд 70,000 төгрөг. Яг энэний өмнөх бас шаврын хавтан нэг зарагдвал 10,000 төгрөг орж ирнэ гэдсэн чинь тэр газраас маань надад 100,000 төгрөг орж ирсэн. За тэгээд ингээд 170,000 төгрөгийн орлоготой болсон байна. Тэгээд өнөөдрийн энэ бас аяллалын бүтээгдэхүүнийг би бас танилцуулах энэ ажил дээрээ би 300,000 төгрөг авсан. За тэгээд ингээд нийтдээ 470,000 төгрөгийн өнөөдрийн орлоготой байна. 30 хоногийн маань 7 хоногт нь сая 923,000 төгрөгтэй болсон байна. Энэ бол бас том амжилт. Гэхдээ бас 10 сая хүрэх бас хаач байсан. Тэгээд бүгдээрээ үргэлжлүүлээд манайхаа дэмжээрэй. Баярлалаа. Сайхан амарцгаа. Очнаас л хийгээд авгүй. Баян айлын хүүхэд байгаагүй. Тэгтээ амьдрал одоо давгүй.